За би Сүхбаатар аймгийн Онгон сумын хөө. Манай өвгөний Чулуунбаттын Бүрээзэр гэдгээ. Би өвгөнтэйгээ 76 онд танилцсан. Манай өвгөн 74 онд цэргийн албанд очоод би Сүхбаатар аймгийн Онгон сумын зочид буудалд эрхлэгч ажил хийж байсан. Тэгээ өвгөнтэйгээ 76 онд танилцсан суугаад цэргийн ангид тогоочоор орсон. Цэргийн ангид би 360 цэргийн хоол хийж явлаа. Бэлтгэгчийн ажил хийж байсан. Сүүлдээ тогоочийн ажил хийсэн. Тэр үед цэргийн анги аюул олон цэрэгтэй 360 гарын цэрэг авдаг байсан. Карантинтэй нийлээд. Тэгээ дараа нь бол став тарааж явдаг л да. 360 цэрэгчин ставуудаар тараа нь төвдөө үлдэн. Тэгээд нэг 100 гарын 200 цэргийн хоол бол тогтмол хийдэг байлаа. Цэргийн ангид 14 жил тогооч хийсэн. Тэгт манайх 3 хүүхэдтэй. Бид 2 санилцаад 3 хүүхэд гараад. Тэгээ манай хүүхдүүд дандаа тэнд баг сургуульд 2 нь ороод нэг нь тэгээ манайх чи юу яасан штэ. 88 онд Багнуурт шилжиж ирээд тэгээд би 88 онд Багнуур шилжиж ирэхдээ энэ худалдааны хэрлэн худалдааны төвгээд төвд ажиллаж ирсэн. Цэвэрлэгчээс нь аваад бүх ажлыг хийсэндээ 12 онд төсвөртөө гарсан. Тэгээ миний багын явдал бол би одоо миний аав ээжүүд мал малж байсан. Нэгдлийн мал Сүхбаатар аймгийн Онгон сумын хөгжилт нэгдэл гээд 3 дугаар баригадад насаараа мал малж байсан өвгөн гөгшөө 2. Би аав ээждээрээ бас 8 хүртлээ 8 гэжтэй би 9 настай сургуульд орсон гэсэн. Манай аав ээж хоёр ч одоо намайг би тэр үнд аягүй их ажил хийдэг. Хөнгөн шингэн хүүхэд болохоор ерөөсөө одоо бүх гэрийн ажил хийн. Тэгээд хонь хоргын тавилсан ишиг эгийг л одоо би дангаараа л тавина. Тэр үуч одоо юу ч нэгдэл чинь 500 мал нэг айл 500 хонь яма төлөвлөдөг байсан. Тэгээ ишгийг л би тавьдаг байсан. Ишиг хоргыг аягүй сайн таньдаг. Тэгээ манай ээж чинь намайг сургуульд оруулахгүй. Энэ сумыг сургуульд оруулахгүй жоохон мал дээр байжийг бид нарт нэмэртэй тустай гэд би ээж хэлэхдээ 9-тэй сургуульд орсон гэдэл тэгдгээ. 10-тэй ч орсон юм уу? Аягүй миний насыг жижиг болохоор дараад байсан юм уу? Яасан өөрөө ярихдаа ээж ярихдаа мэл 9-тэй орсон гэж тэгдгээ. 66 онд би сургуульд орж ирсэн. 1966 онд 1-р ангид ороод. Тэгээ 8 дугаар 7 дугаар анги тэр үед чинь төгсөөд хүүхдүүд аягүй их мал дээр гардаг. Мал дээр гаргадаг байсан. Ер нь эхэцгүүжинч гаргах дуртай. Бид нарт 7 төгсвөл тэгэл ерөөсөө ихэнх хүүхэд хөдөөний хүүхдүүд мал дээр гардаг байсан. Би 7 дугаар анги төгсөөд мал дээр гараад байж исэн чинь манай нэг налайхаад манай нэг ээжийн энэ хамаатал гэсэн одоо их чин арай бишээ нэг ах мах нарын дүүнэр юм нэг гөгшөө очиж ирсэн. Тэгсэн намайг за энэ 7 дугаар анги төгсөө мал дээр малчин хүн дагаад малтай хөдөөний хүнтэй суучих нь төв газар вараад чи ажил хийгээд намайг юу яасан. 72 онд энэ налайхад очираад ажил хийлгээд би нөгөө 16 настай 7 дугаар анги төгссөн хүүхд чинь 16 настай гээд бас тэр чин юу яахгүй 8 тэр үед чинь бас хууль дүрмтэй 18 хүрээгүй хүүхдийг 6 цаг ажиллаулдаг байсан. Би тэгээд энэ налайхад Гуанзанд ажиллаж байгаад нэг жил гарын ажиллаад тэгээ би ээлжийн амралтаа аваад нутагтаа очисон чинь манай ээж энэ энэ эмэгтэй хүүхэд хол явуулах дэмий юм бэ. Ерөөсөө одоо гэртээ юм бэ гээд. Тэгээ би ээлжийн амралтаар очиод тэгээд ирээгүй онгондоо хөдөө төлчин мөлчин юухан хийгээд ингээд ажиллаж исэн чинь нэг өдөр нэгдлийн дарга дуудаад чи том төв газар том Гуанзанд ажиллаж исэн. Зочид буудалд ажил гээд намайг дуудаад тэгээд зочид буудалд би ажиллаж исэн. Эрхлэгчийг хийж исэн. Тооцоо моцоог нь барьдаг эрхлэгчийн. Дороо нэг аягүй сайхан настай ихч хоол ундаа хийчихдэг. Буудалд ажиллаж байгаа. Тэгээд 76 онд өвгөнтэйгээ цэргийн танилцаад тэгээд цэргийн анги руу шилжчихгээд цэргийн галзуурханд
бэлтгэж хийсэн юм дөө би. Тэгж явсан залуу. Одоо та хүүхдүүд ачцээ хэд хүрч байна? Манайх ч одоо тэгээд 3 хүүхдүүд ч одоо 2 хүүхэдтэй. Нэг ач охинтой 5 ач хүүтэй л байна да. Тэгээд хүүхдүүд манай 3 хүүхдийн 3 дайнд би миний том хүү Түмэн Жаргал уурхайд ажилдаг. 2 дахь хүү Бат Жаргал энэ Хэлийн цэргийн 252 дугаар ангид үлээр хөгжимд ажиллаж байгаад дэтгэвэртэй сая энэ 25 онд дэтгэвэртэй гарсан да. Одоо болохоор миний хүү чинь 42-тэй бараг дэтгэвэртэй гарч байна. Цэргийн хүн болохоор эртгээс дэтгэвэрт гарчиж байгаа. Тэгээ одоо 42 настай хүүхд чинь ямар гэрцүүгээ суултай биш гэдэг одоо өмнө говийн нэг уурхайд ажиллаж байгаа. Миний хүү том машин барьж байгаа, тэнд ажиллаж байгаа. Миний охин хамгийн бага нь охин. Миний охин энэ ус сувагт захилгааны инженер хийж байгаа. Наран Жаргал. Би ч одоо Бат Жаргал, Түмэн Жаргал, Бат Жаргал, Наран Жаргал гэд 3 хүүхэдтэй. Миний Наран Жаргал миний охин ч одоо 2 хүүхэдтэй. Тэрний том охин нь Ануужин Хятад улсад хэлний ангид сурч байгаа. Хятад хэлний ангид сурч байгаа өнөөхөнтэй. Тэгээ хойдноос тэндээ бас нэг өөрөө мэрэгжлээрээ завгар үтгэж болно гэд мэрэгжлээрээ хойдноос эхлээ суух байхаа. Миний өнөөхөндөө бол Хятадд хэлний бэлтгэлд сууж байгаа. Хүү нь болохоор 9-р анги. Хамгийн том хүүгийн 2 хүүхэдтэй. 2 ач маань Сод Эрдэнэ, Бат Эрдэнэ. Сод Эрдэнэ маань миний хүү сургуулаа төгсчихсөн. Авгаа хүүхэдтэй. Авгаа нь одоо Имүүжин гээд өөрхөн охинтой бас охин Сондөр 3 настай миний хөөч. Тэгээд 2 дахь хүү маань бүгийн хүүхэд маань нэг банд нь одоо 6 дугаар анги. Манай өвгөн чи хөөрхөө тавуула ээжээсээ тавал нуурын дэндвий отхон хөө 5 дахь нь хамгийн том эгч нь бол том нь эднийг чинь тавуула хамгийн том нь Пүрвэ гээд дарааных нь Цэвэгжав эгч, дарааных нь Лам Норжим эгч, тэгээд Дарсруу эгч, тэгээ Гүрзэргээд энэ 5 хүүхэдтэй юм байлээ. Нуурын дэндүү гэдэг хүн чинь хөрхий. Тэдний 5 хүүхдээс ч одоо хөрхий хүүхдүүд нь өсөөд олон болсон. За манай өвгөл үлдсэн дээ хөрхий их шахмар нь тэгээд бурхан болчихлоо. Тэгээ манай өвгөн одоо 75 6-тай болж гэнэ үү манай. Та амьд байхынхаа одоо үеийн энэ 50 жил болж байгаа чинь зөндөө харьцсан байгаа шүү дээ. Тэр үеийн гоё төвчлөлтөө түүх үр хүүхдүүдэд нь мэдхгүй сонь түүхүүд, домгууд, яриануд байна. Бэт хоёр чинь анх 76 онд намайг буудалд ажиллаж явах манай өвгөн цэргийн ангид бэт хоёрт ихлээр их сонин занилдсан шүү дээ. Манай энэ Ар хангаан тариатих, би өөрөө Сүхбаатар аймгийн онгоных. Тэгээ буудалд ажиллаж байсан чинь буудлын даргын машин эвдэрсэн чинь нэг хүн ирээд цэргийн ангиас нэг засварын хүн ачирна гэд манай сум нэгдлийн дарга тэгжсэн. Тэгээд нэг хүн ирээд машины даргын буудалд ирсэн даргын машиныг засчихлээ. Санаанд орсон ч хөө нэг цэрэг ирээд засаад байх. Тэгсэн манай нөгөө миний туслах эгч хүмүүний чи гараа тэр машин засчихва. Хүүхдийг оруулж ирээд нэг хоолцоо идүүлчих. Чи гараа гэхээр би гарч очиод чи юу яа манай буудлын руу ороод чи хоолцоо идээрэй гэдгсэн чинь заа гэж орж ирээ. За тэгээ нэг удаа тэглээ. Тэгсэн маргаатар нэг дарга нар ер нь их ирдэг юм уу тэр үед чинь сумын дарга сумын ажил жоохон таарахын болоод тэр ер нь төлөвлөгснөр нэг тасардгүй л байсан. Маргаатар дахиад бас буудалд хүн ирнэ гэд бас хэлчихсэн. Тэгэхээр манай нэг туслах эгч маань тэгжсэн. Энэ гадааны машин засчихва залуу чинь машинтэй чи инэмтэй яваад
өртөөний голоо сүү аваад өртөө гэж ярьдаг байсан. Тэр үеийн зарлагч одоо морьтой л зарлага хийдэг. Өртөө гэдэг нэг сумын ойролцоо баруун талд нэг тийм нэг хідэн айлууд одоо зарлага хийх морио тэжээгээд тэгээд байж идэх. Тэгээд өртөө рүү яваад чи нэг сүү аваад ирээч гэд. Тэгээ би нэг энийг одоо тэр өвгөн болох гэж байгаа. Тэр үед чи энийг өвгөн болно хамт суuna гэж хэм мэдхүү. Гэхдээ чи за байвал надад нэг өртөөний гол руу сүүнд яваад өгөхгүй юу гэсэн. За л гэж. Тэгээ сүүнд явлаа. Сүүнд явсан. Бид хоёр яваад сүүгээ аваад ирж исэн чинь замд үгүй жоохон буудалд ойрхон ирж исэн чинь энэний машин унтарчихсан. Тэгэхээр би бас яарад нөгөө сүүгэн бас буудлал руу авч явах гэж хараад. За би гүйгэж явлаа. Чи машинаа асахаар яваад очно үү гэд. Тэгээ орчихсон. Тэгээд хоёр ч тэгж нэг уулцсан. Нэгэнд нь сүү яваад нэгэнд нь хоол идгээд. Тэгсэн дараа нэг цэргийн анги дээр цэргийн ангич юу н орой болгон юу яадгийг штэ. Нөгөө цэргүүдэн аюул сайхан тийм зугаатай хөгжилтэй байхын тулд цэргийн ангиуд чинь үжиглэг дандаа зохиодог. Ерөөсөө офицер ахлагч нар бол байнгын орно. Ерөөсөө албаар оруулдаг. Тэгсэн намайг би нэг суманд ажиллаж байгаа. Тэгсэн нэг наадын нэг таньдаг игч хоёулаа цэргийн анги руу бүжигэнд явъя гэд. Тэгэхээр би цэргийн анги руу явахгүй. Би тент чинь таних хүн байхгүй яах юм гэд. Гэхдээ яадгийн би хоёулаа явъя. Надад тань болоод яваад өгөөч гэдгсэн чинь. Би тэгэхээр би аав ээжээсээ бас жоохон айгаад ивэгээд. Тэгээд тэгвэл та орой юу яачхаарэ ээжэд хэлчихээрэй. Тэгвэл би таныг дагаад явъя гэтгсэн. Тэгээ орой би буудлаасаа ирээд гэртээ байж нөгөө эгч орж ирээд би мэдээгүй хүн болоод ээжэд хэлж байна. Сумьяатай нэг яваад цэргийн анги үжиглэгтэйг би үжиглэгэнд ороод ирье гэд хэлсэн чинь ээж цэргүүдээр ямар цэргийн газар дэмээ ямар ямаа хийнө эмхтэй хөөхөд орой өдөш гэдэг тэгжил байна. Тэгснээ тэгээ жоохон байж байгаад чи дагуулж яваа тэгээ дагуулад аваад ирвэл яах вэ гэд. Тэгэхээр би бас дуртай цэргийн газар руу бүжигэнд явъя гэд. Тэгээ тэр игчтэй явсан чинь очиод нөгөө цэрэг орсон чи аюулгүй их цэрэгтэй. Тэр 300 200 гарын 300-га цэрэгт их байлгүй яах вэ? Том Улаанбаатарт аюулгүй их цэргүүд тойроо суучихсан. Тэгсэн чинь нэг цэрэг ирээд намайг бүжигэнд ураад байх юм. Одоо би нэг цэрэг ирээд аваад яваад байгаа мó солигдож ирээд байгаа мó мэдчих юм алга. Ерөөсөө энэ цэргүүд чинь бүгдээр ижил говцос хүмүүс ч хөрөө яг л ижил. Ерөөсөө танигдахгүй. Тэгээд бодож тэгээд нэг цэргүүдтэй бүжиглээд байл. Тэгсэн бүжиг хийжсэн чинь одоо л бадвал энэ үр зэрэл байна. Чи хаана ажилдгийг гэхээр бас их айхтраа би ажлынхаа газрыг хэлэхгүй байна. Бас нуугаад ажилгүй гэд тэглээ. Чамайг хэн гэдгийг гэхээр нь би өөрийнхөө нэрийг хэлсэнгүй бас өөр нэр хэлчихлээ. Тэгээд бүжигэнд орчход орой тарааж явахдаа дагаар яана гэж айж яснаа. Нөгөө эгчтэй явж байгаа болохоор ч өрхий цэргүүд даахгүй. Тэр үеийн цэргүүд чи аюулгүй дихтэй томоотой ерөөсөө их сайхан штэ. Тэгж нэх гадаагурт яваад байдгүй. Тэгээ нөгөө эгч чи ах хөрхөө намайг гэрт түргээд очироод төгсөн. Тэрнээс хойш одоо бадвал тэр манай өвгөл тэр бүжигэн дээр намайг нөгөө буудалд хоёр харсан болохтой зэрэг яахаас гэд чамайг хэн гэдгийг гэж асуусан. Чи хаана ажилдгийг гэж асуусан юм шиг байгаа. Би тэгэхээр би мэдэхгүй л дээ. Зэрэглэвэл зэрэг танихгүй юм чинь. Ажлын газраа буруу хэлээд, нэрээ буруу хэлээд тэгээд байсан байгаа. Тэгээ манай хажуу талын манай нэг найз хүүхэн бас өөрхий манай дээдлийн ангийн хүүхдэлтэй тэрч. Тэгээ бид хоёр бас бэрхэн л дээ. Би тэгдэг яна намайг нэг цэрэг ингээд дагаад байх юм аа гэд хэлсэн чинь цэргийн хүнтэй битгээд суугаар чи ёстой. Цагаан дээр цэргийн хүн цагаан дээр хоёр нутаггүй гэлээ. Чи цэргийн хүнтэй битгээ суугаараа гэд намайг тэгж. Би тэгэхээр за гэд. Тэгээд тэгсэн дараа нь энэ ирээд уулзаад идэг болсон чинь чи уулзаж байгаа юу гэхээр би уулзаагүй.
ирж ийн үхээр ирээгүй гэж энийг нуусаар байгаа тэгээ суучихсан чинь манай тэр найз загнаад чи айл үнийг уулзаагүй уулзсан үхээр уулзаагүй гэд ирсэн үхээр ирээгүй л гээд байсан чинь чи нуусаар уулзаад л ирээд л ийсэн биш үү чигээд ингээ зэрэг хүн цагаан зэр хоёр нутаггүй гэдэг тэр үед л тэгж яригдаж ийсэн болохоор хүн бүгд тийм замбал байхгүй л дээ. Манай өвгөн бол үнэнчил байсан. Тэгээ бид хоёр суусан да. Дэнтүү өвгийн хүүхдүүд ч одоо би энэ 5 хүүхдийн л мэдхээс яг хүүхдүүдийн хүүхдийг бол би бас хүүхдүүдийн хүүхд биш. Тэр 5 хүүхдийн тухай түүх одоо түүх сайн мэдэхгүй юм. Манай олон уулзчихсан. би ер нь одоо нэг 2 очиж ирсэн. Бэр болоод нэг 2 очсон. Нэг очихтоо бол би манай өвгөн амралт бид хоёр амралтаа аваад Сүхбаатар аймгийн Онгон сумын цэргийн ангиас бид хоёр чинь наашаа онгоцоор хот руу ирээд хотоосоо бас тэр өдөө тариат руу Архангай тариат руу онгоцоор яваа. Архангай руу онгоцоор яваад тэгээд тариацаас цаашаа ч явах машинаар явж ирсэн бид хоёр. Тэгээ би энэ 2 л очсон доо. Одоо нэг одоо очиагүй. Тэгээ нэг очихдоо эхний очилтын дээр ч үл яах би зөвхөн яах вэ одоо 2 их чинь хөдөө байсан намайг очиход. Тэгээ пүрүү ахын бол би бас сайн мэдэхгүй. Ёстой харж байгаагүй. А дараагийн цэвэг жав ихчтэй бол би 2 очихдоо хоёуланд нь таарсан. Манай тэр ихч чинь энэ 2 ихч аягүй сайхан олцоод байсан да хөрх юм. Цэвэг жав ихч маань хамгийн түрүү юу ясалж юм бэ л дээ. Их хөнгөн шингэн хүн нөгөө хамгийн нэг хүүхэд нь гомбгээд хүүхэд нь сургуульд оюутан дөнгөж оюутан болоод Арангай аймаг руугаа юунд явсан бэ л. Сургуульд орох гэж конкурст гэж явахт нь манай цэвэж яв ихч хөргөж өгөөд эргэж явахтаа аварт орчихсон юм бэ лээ. Тэгээд Дарьсрын ихч бол болох тэрний дараагийнх нь ихч Лам Наржим ихч бол хотод би харин тэрийг сайн мэднэ. Лам Наржим ихчинд бол би очиж ийсэн нөхөр нь иш дөрж гэд. Тэднийг ч одоо 2 охин нэг бандтай байсан. Банд нь ч өөрхөө бас байхгүй өнгөрсөн. 2 охин бол одоо байгаа Ламсран мөнх гэрэл гэдэг юм мөнх. Өшин төгөө өөр гоё сонин орчин түүхүүд. Хүүхдүүдтэй захих юмнууд юу? Өвгөнтэйгээ одоо тэгээ би ч одоо 6 он танилцаа тэгэл 7 онд л суусан доо. Тэгээд 78 онд манай энэ хамгийн том банд чинь гарсан штэ. Хүүхдүүд миний 3 хүүхдүүд бишгүй л өөрхөө сайхан явж байна өөрхөө. Одоо Багнуурт ингээд бид нар чи Багнуурт ирээд 40 гаруй жил болж байна манайх. 88 онд ирсэн манайх. 88 онд 10 жил онгонд. Онгонд бол би яг цэргийн газар 14 жил ажиллаад наашаа ирсэн хүн шүү дээ. Тий. Манай өвгөн чинь Сүхбаатар онгоноос ирээд энд бас нэг ажиллаж ирсэн. Энэ 252 дугаар ингээд ажиллаж байгаад тэгээд эргэж бас тэр хилийн цэрэгтээ ажиллаад тэгээд итгэвртэй гарсан шүү дээ. Хилийн цэрэгт ажилласан улсуучин бас арай нэмэгдэл ихтэй байдаг юм шиг байлээ. Төвд ажиллахаасаа нэмэгдэлтэй тэгээд бас жилийн дутаа тэгээд юу яасан. Эргэж онгонд ажилласан. Хоёр нэг зэрэгцээ сууж байгаа фото зурах болох. Тэг ёо тэг.